сүүлийн үед аутизм гэдэг айгүйх яригдаад байгаа шүү дээ, тийм ээ? Аутизм гэдэг. Аутизмтай хүүхдээ ямар их болцсон юм бэ? Яагаад энэ аутизм гараад ирвэ? Энд чинь өвчин юм уу? Эсвэл одоо тийм ямар нэгэн одоо генийн гажуудал юм уу? Гэт ингээд манай Монголд ч гэсэн аутизм холбоо гэдэг ингээд. Өнөөдөр улсын сургууль, хувийн сургуулиуд ингээд яхад ер нь бол баг анги бүхэнд байна. Анги бүхэнд аутизмтай хүүхдүүд байна. Гэтэл тэр аутизм чинь дотроо 3 янз байгаа дээ, тийм ээ? Зарим нь бол аутизм биш байхад аутизм гэж онцлоод байна. Өөрөөр хэлбэл хүүхдүүд маань маш их тийм ээ энэ нөгөө бодол тэр өөртөө бий болсон бодол сэтгэлээ илэрхийлж чадахгүй болохоор бачимдаад тэгээд сургууль дээр хамт олонны дунд өөрийнхөө илэрхийлж чадахгүй үгээр нөгөөдхөө яаж чадахгүй болохоор ингээд янз бүрийн асуудал гардаг, орилдог, хашгирдаг. Яг тэгвэл бид нар хүүхдтэйгээ тийм их ойрхон хайрлаж, хүүхдээ тэрвэрч, хүүхдтэйгээ ойлголцохгүй байгаагаас ийм зүйлүүд үүснэ. Тэгвэл тэр тэгээд өвдөс жоохон л асуудал үүсвэл аутизм холбоон дээр очиод онцлуулаад танаа урт аутизмтай юм шиг байна л гэдэг юмыг л яриад идэг. Гэтэл энэ бол тийм биш аахгүй тийм. Энэ дотор ялгаж салах ёстой. Энэ жинхэнэ аутизм үнэн биш үү? Би хүүхдээ хайрлаад үзье, хүүхдтэйгээ ойлголцоод үзье. Миний хүү яагаад бачимдаад орилоод байна? Тийм ээ? Юунаас болоод байна? Гэдэг юм. Манай сургуульд ч гэсэн аутизмтай 8 хүүхэд байгаа. Бид нар тэр 8 хүүхэд бүхэн өөр арга барилаар харьцаж ажиллахаас өөр одоо тийм нөхцөл байдал үүссэн. Жишээлбэл манай нэг анд гэдэг нэг хүү байж байгаа хичээл рүү аягүй чарлаад байдаг байхгүй. Тэгээд яг бид нар ажиглаад хараад эцэг ихтэй багштай ярилцаад ингээд байсан чинь тэр хүүхдээ үед яад вөхөр хичээлээ ойлгохгүй л орилдог. Ойлгохгүй болохоор л орилдог. Ойлгочод яач. Тэгэнгүүт нь бид нар яаж юм гэхлээрэ ангийнхны хүүхдүүдэд зааж байгаа хичээлийг урд өдөр нь андад заачаад маргааш нь заахад тэр ямар ч асуудал өгөхгүй хийгээл явчихдаг. Тэгэхээр амандад бид нар арай илүү анхаарал хандуулаад андын яагаад байгааг бид нар ойлгоод эсэгтэй ярилцаад гэх юм бол өөр. Инхээр хүүхэд бүхэн дээр бид нар аутизм гэдэг үгнээсээ илүү чухам яагаад байгаа юм болоо? Яасан юм бол юу дутагдаад байгаа юм бол гэдгийг хамгийн түрүүн ээж аав гэр бүл мэдрэх ёстой. Тэгээд багштай нэгдэх ёстой. Тэгээд ойлголцож бид нар хүүхдтэй ажиллах шийдвэр гаргах ёстой. Гэтэл өнөөдрийн нөхцөл бид нар аутизм гэж хэлчихвээ гэдэг нэг хэсэг нь дургуцаад байдаг. Тэ? Та хүүхдээ манай хүүхд аутизм биш ээ гэдэг. Мөн үү, биш үү гэдгийг онцлуулаад тэгээд нэг талдаа багцтай дараа хүүхдтэйгээ ажиллах арга барил зарчмаа багштай хамтарч хийх ёстой байхгүй юу? Энэ дээр бид нэг алдаад байх шиг санагдаж байна л да. За тэгээд мэдчихэж штэ. Ээж нэрвэл, аав нэрвэл, эмчид очиод үзүүлэн хүүхд нэрвэл. Тэгээд яагаад энэ хүүхэд бачимдаад байгаа юм бэ? Яагаад энэ хүүхд ингэ орилоод байгаа юм бэ? Яагаад бусдаас нэг л өөр байгаад байгаа юм бэ? Энэн дээр бид нар ердөөсөө эцэг их багш бүгд хамтарч ажиллах ёстой. Зүгээр аутизм гэдэг нэрэнд харьяалуулаад хүүхдээ хайж болохгүй. Энэ нэмийг л би өнөөдөр хамгийн чухал хэлье гэж бодсон. Энийг би одоо ингэж хэлэх боломж олдож байгаад маш их баяртай.